특별히 선배자노 예진이 어때링 갈할롱 맨딕 뎁실지 바이나 엉그러스동 돌로호로긴 도르시 비트닉 부티치 아버리치 성공 도트성 보르항니 아리용 바이달릭 엠드랄링 부흐탈파르트 헤릭줄링 엠드르츠가성 게티기트 이티기치 바이나 비트닉 부티성 비트닉 아버리성 보르항 비트니 항 비트니 에젠 비트니 에측 보르항 아리용 오치라스 비트나르 직성 아리용 바이흐야스테 보르항 호칭게르니 우잇 이브리 운데스팅 보요 이스라엘릭 드르붕종 고친줄링 에기프틴 보울치룰로스 아버르스인다라 테트닙 보르항니 아말성 수바 조긴 발하라 별 가난 노탁 앞칠슨 배가 보르항 에깁티스 아버르성 보르항니 아르투뭉테게 게레 바이골슨 배가 비볼 다나린 보르항볼 다나볼 미니 아르투뭉 미니 에짐실 미니 바롱 못하라 오태등 함갈치 유르 적있을 미니 아르투 기치 톡토치 게레 바이골서 우닉 빛날 시나이 올링 게레치 보르항 시나이 올링 게레 바이골스나라 보르항니 아르투뭉 다안되지 미니 아르투뭉 인게치 엠드르치 인게치 엠드르스나라 미니 유를로 두릉 엠드락 벌노 게티기 터트로이 톡토치 토샤치 옥승바이가 우닉 빛날 모세긴 호일기치했다가 호일 볼티메 어항테 게레 바이골성 두니 아르투무니 엠드란 힐흥 엠드락 여스티 토하이 마시 터트로이 톡토성 호일 볼다 레위 놈직성 보르항 모시기를 담줄지 시나이 올링 호랄린 마이항 도tur 욱성 호일백 레위 놈인 골 스테티폴 비 아리용 오치라스 타너치 아리용 바이흐야스테 보르항 아리용 보르항니 아르투뭉 아리용 보스 바이흐 둔테 하리장 누훌룩 볼룸 찍고 있겠어. 보르항볼 길을 바이가 돈이 아르투뭉치 게리 두tur 야왁 여스테 바이가 알리바넥은 아리용 보스 주일 보르항니움은 오직 적스꾸이 볼룸 찍구이 바이가 티모치라스 호칭게리니 레위논볼 타나릭 성공 도우티치 아버르성 보르항
ариун учраас та нар ч ариун байгтун гэж Бурхан тушаасан байгаа. Тэгвэл Бурханы ард түмэн яаж ариун Бурханы өмнө очиж Бурханы ариун байдлыг хүлээж авдаг байсан бэ гэвэл тахил байгаа. Хуучин гэрний үед Бурханы ард түмэн тахилчаар дамжуулж тахил өргөснөрөө Бурханы өмнө очдог байсан. Өнгөрсөн 2-7 хоногийн турш бид нар шаталт тахил ба эдийн өргөлийг хамт үзсэн байна. Шаталт тахил бол өдөр бүр Бурханыг баярлуулж түүнийг айтршуулан хүндэтгэж түнд бүхнээ өргөн даатгах сайн туурын тахил байсан. Өнгөрсөн эднэт үтсэн эдийн өргөл бол цосгүй тахил тийм ээ. Энэ бол өдөр бүрийн хоол хүнсээрээ хангаж өгсөн Бурхандаа талархснаа илэрхийлж та бол бидний амьдралын бүх хэрэгцээг хангаж өгдөг, хангагч мөн гэдгийг итгэлээр гэрчлэн тунгаахж өдөр бүрийн хэрэгцээг хангаж өгсөн эзэн дотор бид нар сэтгэл хангалуун байгааг илэрхийлэх тахил бол эдийн өргөл байсан. Хуучин гэрний Бурханы ард түмэн тахил өргөдөг байсан. Өнөөдөр шинэ гэрний бид нар тахил өргөдөггүй. Яагаад? Леви номын тахилчин үйлчлэл ба тахил бол Есүс Христээр дамжуулж бүрэн төгс биелэгдсэн байгаа. Үүний тухай шингэрээ Леви номд шингэрээ Ибри номд маш сайн бичсэн байдаг. Тийм учраас хуучин гэрний Леви ном бол амлалт, шингэрний Ибри ном бол биелэлт гэж хэлж байна. Хуучин гэрний үед Бурханы ард түмэн тахилчаар дамжуулж тахил өргөснөр Бурханы өмнө ордог байсан. Өнөөдөр та бид нар Есүс Христээр дамжуулж өдөр бүр Бурхандаа мөргөл өргөснөр ариун Бурханы оршихуйд ордог байгаа. Тийм ээ. Тийм учраас хуучин гэрний тахилын ёс ба утга учир зорилго бол өнөөдрийн бидний мөргөлийн утга учир зорилготой адилхан гэж ярьж болно гэж өмнө ярьсан байна. Бид нар өдөр бүрийн амьдрал Бурханы өмнө амьд тахил сүнслэг мөргөл өргөх явцтай байгаа. Хуучин гэрний бол жопон Бурханы ариун газарт очоод тахилчаар дамжуулж тахил өргөсөн үед Бурханы оршихуй дотор ордог байсан. Өнөөдөр бид нар өдөр бүрийн бүхэл амьдралаараа Бурханы ариун оршихуй дотор амьдарч байгаа. Тийм учраас жопон эзний өдрийн хүндэтгэл мөргөл жинхэнэ мөргөл төдийгүй бидний
бүх амьдралч сүнслэг мөргөл амьд тахил болох ёстой. 아멘. өнөөдөр 볼 레위 ном인 다붕털린 тахилд 고르떡 тахил 보여 에빈 тахилын тухай хамт эзэн үгийг сонс어보리но. 레위 고르떡으로 불립니다. 에빈 тахилын тухай бичигдсэн байгаа. өнөөдөр 레위 нэгin 3-ын 1-ээс 5 хүртэл хамт уншина. хэрэг өргөл нь эбин тахилын нядлах тахил байх аваас хэрэг тэр хүн үүнийгээ бод малын бүргээс өргөх гэж байгаа бол эрж бай, эмж бай, соггүй мал эзний өмнө өргөх ёстой. тэр хүн гараа тахилынхаа толгой дээр тавьж уулзалтын майхны үүдэнд надлахад тахилж болох 아론이 хөвгүүд 조식은 тахилын ширэг тойруулан чачна. тэрээр эбин тахилаас эзэнт гал랑 тахил болгон сэмж бүх дотор өгөхийг хоёр бүрийг ууж дагах өгтэн өвчин элгийг бүртэй хамт салган эдгээрийг өрг. 아론이 хөвгүүд үүнийг тахилын ширээн дээр галын түлэн дээр шатаад тахилын дээр шатах бөгөөд энэ нь эзэнт тааламжит үүнэрт галан тахил юм. 자, 에빈 тахил хуучин орчуулганд 에빈 төлөх тахил гэж орчуулсан тийм ээ. 에빈 тахил. 에빈 тахил гэж юу вэ? бурханы атом бурханга улам өлтөж түнтэй эвэрлэж түүний дотор амьдрах хүсэлтэй хүмүүс. бурхантэй가 дотн харилцаатай болохыг хүсэж байгаа хүмүүс эбин тахилыг өргөж байсан. тийм учраас эбин тахилын 전룡만 бурхан과 옳도록 бурхантэй харилца가 сэргийх бурхантэй эвэрлэх зорилгоор өргөдөг тахил байсан. энэ тахил бол тийм ээ эрж болон эмж болон үхэр хон яма эмт нараа эзэнд өргөдөг тахил байсан. 레위 돌로긴 아론에게서 бас эбин тахилын талаар илүү дэлгэрэнгүй тайлбарсан байна. 레위 돌로긴 14-ээс 18. эзэнд өргөх эбин тахилууд нядлах тахилын хууль ийм болоё. хэрэг тэр хүний талархсандаа өргөл бол талархлын тахилтай хамт тоосондоо багсарсан боо тоос
түрхсэн эсгээгүй биеийн тостой сайтар багсарсан сайн гурилан 호흡ийг өргөх ёстой. Эндээс үчбэл талархсандаа өргөх гэсэн тийм ээ. Эвийн тахилбал ер нь 3 төрлийн тахил байсан. Нэгдүгээр нь талархлын тахил, талархснаа илэрхийлэх тахил байгаа. талархлын тахил гэж 13-аас бичсэн байна. тийм ээ. Харин өргөл тахил нь ам өчиг боёо сайн дорынхан байх аваасаа гэсэн. Эвийн төлөх тахилын дотроос нэгдүгээр нь ямар тахил? талархлын тахил. Хоёрдугаар нь ам өчиг тахилж байсан. Бурханы өмнө тийм ээ. Ам өчиг өргөх үед Бурханы өмнө алива нэгэн зүйлийг амарлах үед тангалах үед өргөдөг ам өчиг тахилж байсан. Бас 3дугаар нь сайн дурын энэ бол үнэхээр Бурханд ордог чин хүсэл эрмэлзлийг илэрхийлж эзэнд эвийн тахилыг өргөж байсан. Эвийн төлөх тахил бол талархлын тахил, ам өчиг тахил, сайн дурын тахил гэж 3 тахил байгаа. Леви 7-р бүлэгт бичсэн байна. Ингэж эвийн төлөх тахил бол тийм ээ. Үнэхээр Бурханы ард түмэн Бурхандаа улам өөртөж Бурхантэйгээ дотн харилцаа байгуулж үнэхээр Бурханы дотор амьдрахыг хүсэж байсан хүмүүс өргөдөг тахил байсан. Талархснаа илэрхийлэх тулд ам өчиг өргөхийн тулд бас Бурханы өмнө ойртохын тулд сайн дурын тахил өргөж байсан. Эвийн төлөх тахилын нэг онцлог нь тийм ээ. Тахил өргөсөн махыг тахил өргөсөн хүмүүс тахилчид хамт байсан хүмүүс хамт идэх боломжтой байсан. Бусад тахилууд бол тийм ээ. Өргөсөн тахилын махыг тахил өргөсөн идэх боломжгүй байсан. Харин эвийн төлөх тахилын онцлог бол зөвхөн Бурхандаа ордох төдийгүй эвийн тахил зориулж өргөсөн махыг хамтдаа идэж Бурханы дотор баярлж зөвхөн Бурхантэйгээ дотн харилцаа байгуулах төдийгүй бусад хүмүүстэй ч эвэрлэх ор дотн харилцаатай болох зорилгоор хамтдаа идэх байсан. Тийм учраас эвийн төлөх тахил бол тийм ээ. Алива нэгэн баярын ёслол үед Бурханы ариун оршихуй дотор
초골성 хамт 올로 닭을 өргөж хамтдаа махыг хувааж идээд үнгээр хамтдаа баярлж Бурханы дотор баяр 자랑하라 хуваалцдаг байсан юм. Эвийн төлөв тахил бол зөвхөн Бурхантай эвэрлэг төдийгүй бусад хүмүүстэй ч эвэрлэж хамтдаа баярлах тахил байсан юм. Өнөөдөр эвийн тахилын учир утга өнөөдөр та биднэрт өгөх сургамж юу байгааг гурван зүйлээр хамт хуваалцах болно. Нэгдүгээр нь Есүс Христ өөрийгөө эвийн тахил болгон өргөснөр биднийг Бурхантай эврүүлж өгсөн байгаа. Өнөөдөр та биднэр эвийн тахил болж өөрийгөө өргөсөн Есүс Христээр дамжуулж Бурхантай эвэрлэгдсэн байна. Ором 5 дугаар бүлэгт Есүс Христээр дамжуулж бид нар Бурхантай эвэрлэгдсэн тухай бичсэн байна. Ором 5-ын 10-д хэрэг бид дайснууд байхдаа хүүгийн хүн үхлээр Бурхантай эвэрлсэн юм бол эвэрлсэн бид тэр тусмаа түүний эмяараа аврагдах болно. Бид нар дайснууд байсан гэсэн. Бид нар гэм нүгэлс болж Бурханы ял шийтгэлийг хүлээж авахаас аргагүй. Бурханы дайснууд байсан. Бид нар хүүгийн хүн үхлээр Бурхантай эвэрлсэн Есүс Христ өөрийгөө эвийн тахил болгон өргөснөр биднийг Бурхантай эвэрлүүлсэн байгаа. 11-р ишлэлжсэн түүгээр барахгүй Бурханы дотор бидний эзэн Есүс Христээр дамжин баялан хөөрд түүгээр бид эдүгээ эвэрлэг авсан байна. Бид Есүс Христээр дамжуулж хүүгийнхээ үхлээрээ Бурхантай эвэрлсэн төдийгүй өөргөж Бурханы дотор баялан хөөрж Бурханы дотор юурэлөр түүрэн амьдрах боломжтой болсон байна. Есүс Христ 자갈만 үхлээр дамжуулж биднийг Бурхантай эвэрлүүлж өгсөн байна. Эфес 2-р бүлэг гэсэн алалиг은 нэг бие дотор 자갈마이가 Бурхантай эвэрлүүлснээр дайсныг хөнөв гэсэн. Бид нар гэм нүгэл сатан диаволыг дагаж Бурханы эсрэг
зогсож Бурханы уур хилэнгийн хүүхдүүд байсан. Үнэхээр бид нар Бурханы дайсан нууд байсан. Харин Есүс Христ 자갈마에 가라 Бурхантай эвэрүүлснээр дайсныг хөнөөсгсөн. Есүс Христ биднийг Бурхантайгаа эвэрүүлж дайсны хааныг хөнөөснөөс болоод бид нар алс хоол байсан бидний амар тайвныг болон өөр байгсад болгож өгсөн байгаа. Тийм учраас Есүс Христ өөрийгөө эвийн тахил болгож 자갈마에가 Бурханы дайснууд байсан. Бурханы уур хилэнгийн хүүхэд байсан бидний Бурхантай эвэрүүлж Бурхантай алс хоол байсан. Бурханаас алс хоол байсан бидний өөр болгож дайсныг хөнөөж юу тогтоосон бэ? Амар тайвныг тогтоож тунгагласан байгаа. Тийм учраас хуучин гэрний үед Бурханы ард түмэн Бурхантай эвэрлэж Бурхантайгаа дотн харилцаа тогтун байгуулж Бурхандаа ойртохын тулд эвийн тахил өргөж байсан. Өнөөдөр бид нар эвийн тахилаар дамжиж Бурханд огтох биш. Өөрийгөө эвийн тахил болгон өргөж Бурхантай эвэрүүлсэн Есүсийн үхэлээр түүний 자갈마에가 түүний цусаар дамжуулж Бурханы өмнө ойртох болсон байгаа. 아멘. Тийм учраас хуучин гэрний Леви ном인 эвийн тахил Есүс Христийг гэрчилж амарч байна гэж хэлж байна. Есүс Христ өөрийгөө эвийн тахил болгон Бурхандаа өргөснөр бид нар өнөөдөр эвийн тахилаар дамжуулж Бурханд ойртох биш. Есүс Христээр дамжуулж Бурханд ойртох болсон байна. Хоёрдугаар нь өнөөдөр бид нар өдөр бүр Есүс Христээр дамжуулж Бурхандаа ойртох ёстой байгаа. Итгэл гэж юу вэ? 알리바 нэгэн шашинник ёс бос эмит харилцаа гэж хэлж болно. Үнэхээр та бид нар Бурхандаа үнэнч итгэдэг бол өдөр бүр Бурхандаа ойртож түүний дотор амьдарч түүний доо хоолойг сонсож түүнээс залбиран гуйж түүний ивэл юурэл дотор амьдрах ёстой байгаа. 아멘. 이тгэл гэж юу вэ? Эмит харилцаа шүү дээ. 깊은 эзний өдөр чуглаанда очоод мөргөл өргөж Бурханд ойртох биш.
өдөр бүрийн амьдралдаа өөрийгөө эвэн тахил болгон Бурхандаа өргөснөр Бурхантэйгээ эвэрүүлж өгсөн Есүс Христээр дамжиж бид өдөр цаг үргэж Бурхандаа ойртох ёстой байна. Аль хүмүүсээ бид нар Бурханы дайсан байсан. Гадны хүн байсан. Алс хол байсан. Харин Есүс Христээр дамжиж Бурханы хүүхэд болсон. Бурхандаа ойртох болсон. Бурханы гэр бүлийн гишүүд болсон байна. Тийм учраас бид нар өдөр бүр Бурхандаа ойртох хэрэгтэй. Хинээр дамжуулж Есүс Христээр дамжуулж бид нар Есүс Христээр дамжуулж Бурханаас гойд. Есүс Христийн нэрээр гойд. Бид нар Есүс Христэд дамжуулж өгөгдсөн Бурханы үгийг өдөр бүр хүлээж авч сонсдог байна. Тийм ээ. Бурхандаа байнга Бурханы хүсэл зорилгыг бодож Бурхан үргэлж надтай хамт байдаг гэдэгт итгэж амьдардаг байна. Есүс Христ бидний Бурхандаа ойр болгож өгсөн бол бид нар өдөр бүр Бурхандаа ойртох хэрэгтэй. Якоб 4:8-нд Бурханд ойртогтун тэгвэл та нарт ойртно. Бурхандаа ойртогтун тэгвэл та нарт ойртно гэсэн. Мэдээж Бурхан хичээж бидний хаяхгүй, хичээж бидний орохгүй, үргэлж бидний хамт байдаг. Тэгвэл бид яах вэ? Өдөр бүр Бурхандаа ойртох хэрэгтэй. Яаж Бурхандаа ойртох вэ? Бурханы үгээрээ Бурхандаа ойртох болно. Залбирал гуйтараа Бурхандаа ойртох болно. Бурханы хүслийг дагаснараа Бурхандаа ойртох. Бид нар өдөр бүр гэм нүгэлээсээ холдож Бурхандаа ойртож өдөр бүр бүх хором муу гэм бозраасаа холдож Бурхандаа ойртох. Байнга Бурханыг бодож санаж Бурханы дотор амьдрах яаж байна. За, Бурхандаа ойртогдсон гэсэн үгийн дараа юу гэж бэ? Нүгэлт та нар гараа чивэл. Бурхандаа ойртох хүмүүс гараа чивэлдэг. Хоорин санаад та нар зүрхээ ариусган, чивэлийг ариусган. Тийм ээ? Гараа чивэлэн гэдэг юу вэ? Ариун амьдралаараа амьдрахын тулд хичээнэ. Зүрх сэтгэл ба бидний ажил үйлс ариун чивэр байгаснараа Бурхандаа ойртох болно гэсэн үг. Бурхан бол ариун бус, чивэр бус газарт ойртох боломжгүй байдаг. Хайртай хүмүүсээ өдөр бүр Бурхандаа ойртогдсон өдөр бүр гараа чивэрлэг зүрхээ ариусга энэ нь Бурхандаа ойртох бидний жинхэнэ амьд итгэлийн амьдрал байх болно. Туулал
다른 걸로 불렸지. Харин Бурханд ойр байх нь надад сайн гэсэн. Монгол Библи маань Бурханд ойр байх нь надад сайн гэж бисэн сайн гэдэг үгийг Солонгос Библи бол 유를 гэдэг үгийг орчуулсан байна. Өөрөөр хэлбэл Бурханд ойр байх нь надад хамгийн 유를 гэсэн. Юу нь сайн? Бурхандаа ойр байх нь сайн. Юу нь 유를? Бурхандаа ойр байх нь 유를 байгаа. Матэ 5-р бүлэгтж. Сүнсэнд ариун чивэр зүрхэнд ариун чивэр байх нь 유를тэй байна. Тэр хүн Бурханыг харах болно гэж бисэн шүү дээ. Эбин тахил бол үнэхээр өдөр бүр Бурхандаа ойртох. Бурхантэйгээ дотн харилцааг сэргийж, үргэлжилж байгуулах хүсэлтэй хүмүүс өргөл тахил байсан. Үнтэй хат. Та бид нар өнөөдөр өдөр бүр Бурханд ойртох нь эбин тахилын зорилго утга учир байгаа. Өдөр бүр Бурхандаа ойртох болдог. Бурхандаа ойртох нь надад хамгийн сайн гоё юурэлтэй цаг байдаг юм. Яаж Бурхандаа ойртох вэ? Үг ба залбирал. Түүний хүслийг дагаан амьдрах. Байнга түүнийг мартахгүй, түүнийг санаж явах нь Бурхандаа ойртох амьдрал гэж хэлж байна. Өнөөдөр эбин тайлаараа бид нар 3 сургамж хамт үжиж байгаа. Нэгдүгээр нь Иесус Христ өөрийгөө эбин тахил болгоснороо бид нар Бурхантай эвэрлэгдсэн. Тийм учраас алс хул байсан бид нар одоо Бурхантай ойр болсон. Бурханы дайсан байсан бид нар Бурханы хүүхэд байсан. Болсон. Бид нар гадны хүн байсан боловч одоо Бурханы доторх түүний гэр бүл байсан. Ордогрон эбин тахилын зорилго маань Бурхандаа ойртох. Бурхантэйгээ дотн харилцаа байгуулах. Өнөөдөр та бид нар өдөр бүр Иесус Христээр дамжиж Бурхандаа ойртох ястай байгаа. Хамгийн эцэстэн 3-р үнэхээр Бурхантай эвэрлэгдсэн хүмүүс бусад хүмүүстэй эвэрлэг явсан байгаа. Эбин тахилын нэг онцлог маань тахилын өргөлийг тахил өргөсөн хүмүүс тахилчид хамт байгаа хүмүүс хамтдаа идэж байлах боломжтой байсан. Тийм учраас эбин төлөх тахил болтмож ой гашуу тэр тахил биш. Баяр хөөр дүүр Бурхандаа тахил өргөсөн тахилыг хамт хувааж идэх наир наадамын тийм маягийн тахил байсан. Зөвхөн Бурхантай
эвэрлэг төдийгүй бусад хүмүүстэй ч эвэрлэг. Зөвхөн бурхандаа ойртох төдийгүй бусад хүмүүстэй ч ойртож. Ойр дотор харилцаа байгуулах тахил байсан. Есүс Христ биднэрт бурхантай эвэрлэх төдийгүй бусадтай эвэрлэгч чухал байгааг сануулсан байгаа. Матай 5:23 Иймээс чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санаавал өргөлөө тахилын ширээний өмнө орхиод чамаараа буч эхлээд ах дүүтэйгээ эвлэг дараа нь ирж өргөлөө өргөх гэсэн. Энэ нь бурхантай тахил өргөл өргөх ёсгүй гэсэн утгатай биш. Бид нар бусадтай эвэрлэх нь бурхантай эвэрлэхтэй адил чухал байна гэдгийг сануулсан байна. Матай 6-р бүлэгт Есүс Христ их эзний заасан гуйд бид өөртөнгүүдээ уучлсны адил мөн бидний өөрийг уучлаач гэж гуйсан байна. Матай 6-гийн их эзний заасан гуйдын дараа хэрэг та нар хүмүүсийн алдааг уучлбал тэнгэлэг эзэгч та нарыг мөн уучлана. Харин та нар хүмүүсийг эс уучлбал эзэгч мөн алдааг чинь эс уучлана. За, бурхантай эвэрлэх ба бусдыг эвэрлэх нь ямар ч харилцаа холбоогүй биш. Бурхантай эвэрлэхийг хүсэж байгаа бол бусад хүмүүстэй чи эвэрлэх. Бурханы өмнө гэм нүгэлээ уучлагдахыг хүсэж байгаа бол бусдын гэмийг уучлаарэ гэж Есүс тушаасан байна. Тийм учраас эвийн тахил бол зөвхөн бурхандаа зориулдаг төдийгүй өргөсөн махыг хамт идчихснээр бивинэ уучлж бусадтай эвэрлэж зөвхөн бурхантай дотн харилцаатай байх төдийгүй бусадтай дотн харилцааг байгуулах тийм өргөл байсан. 2-р Коринт 7-р бүлэг 5-р бүлэгт маш гайхамшигт үг бичсэн байна. Коринт 5:17 Тиймээс хэн нэгэн Христ дотор байвал тэр шин бүтээл мөн гэсэн. Христ дотор байвал шин бүтээл, шин хүн дахин төрсөн шин бүтээл байгаа. Хуучин нь өнгөрч шин болсон байгаа. Амен. За. Тэгвэл бид нар шин бүтээл болсон гэдэг нь ямар утгатай вэ? 18-д. Энэ бүхэн бурханаас ирдэг гэсэн. Бид нар шин бүтээл болсон нь бурханаас ирдэг гэсэн. Тэр бидний Христээр дамжуулан өөрөөтэйгээ эврүүлсэн гэсэн. Шин бүтээл гэж юу вэ? Христээр дамжуулан бурхантай эврүүлсэн хүмүүс. Эвэрлэгдсэн хүмүүс.
хинэр дамжуулж Христээр дамжуулж. Тийм учраас шин бүтээл гэж хинбэ? Гэвэл Бурхантэй가 эвэрлэгдсэн хүмүүс. Тэгээд шин бүтээлд ямар үйлчлэл өгсөн бэ? Иймгүй эвэрлийн үйлчлэлийг бидэнд өгчээ гэсэн. Ямар үйлчлэл? Эвэрлийн үйлчлэл. Эвэрлийн үйлчлэл гэж юу вэ? Нэгдүгээр нь бусдад сайн байдлыг тарааж Бурхантай эвэрлүүлэх үрийг өгсөн гэсэн утгатай. Бас Христэд дамжиж Бурхантай эвэрлэгдсэн хүмүүс бусдын хүмүүсийг яг гэдэг эвэрлэх хэрэгтэй гэсэн хоёр утга санаа энд байна. Бурхантай эвэрлэгдсэн бол бусдад эвэрлэх хэрэгтэй. Бид нар Христэд дамжуулж Бурхантайгаа эвэрлэгдсэн бол Христэд дамжуулж Бурхантай эвэрлэх сайн мэдээг тунгаглах эвэрлийн үйлчлэлийг бидэнд өгсөн байна. За, Христэд дамжуулж Бурхантай эвэрлүүлэгдсэн бидэнд эвэрлийн үйлчлэлийг бидэнд өгсөн байгаа. Тийм учраас 19-절. Учир нь Бурхан дэлхийг Христ дотор өөрөөдөө эвэрлүүлж тэдний гэм нүгэлээ гэм бор эстож эвэрлийн үгийг бидэнд таалгасан. Эвэрлийн үйлчлэл ба эвэрлийн үг энэ хоёр чухал гэж байгаа. Тийм учраас бидний хинбэ? Иймээс бид Христийн төлөх элчин сайд юм. Амен. Та бид Христийн төлөө элчин сайд. Ямар элчин сайд? Эвэрлийн элчин сайд. Хинтээ Бурхантэйгаа эвэрлүүлэх үйлчлэл. Элчин сайд болсон. Үнэхээр Бурхантай Христээр дамжуулж эвэрлэгдсэн бид нар шин бүтээл болсон. Үнэхээр Бурхантай эвэрлэгдсэн бол бид нар бусдад чи эвэрлэх ястай. Бас бид нар эвэрлийн үг боёо сайн мэдээгээр Христийн сайн мэдээг тунгаглаж бусдад хүмүүс чи Бурхантай эвэрлүүлэх үйлчлэлд Бурхан биднийг туудсан байна. Амен. Өнөөдөр Леви 3-р бүлэг 7-р бүлэг бичсэн Эвийн тахилын тухай хамт үзсэн байгаа. Эвийн төлөх тахил бол Бурхантай эвэрлэх тулд Бурханд ойртох, Бурхандаа талархснаа илэрхийлэх, Бурхандаа ам мужийг өгөх тулд Бурхандаа сайн туурын өргөл байсан. Энэ тахилаар дамжуулж чипэн Бурхантай эвэрлэх төдийгүй бусад хүмүүст чи хамт эвэрлдэг байсан. Эвийн тахилын 3 чухал учир утгыг чөлөөгийн хамт үзсэн байгаа. Нэгдүгээр нь Иесус Христ өөрийгөө эвийн тахил болго Бурхандаа өргөж загалмайгаар үхлээр дамжуулж түүний цусаараа бидний
Бурхантай эвэрлүүлж аль сул байсан биднийг өөр болгосон. Бурханы дайсан байсан бид нарыг Бурханы хүүхэд болгож гисэн байна. Өнөөдөр бид нар Иесус Христээр тавьж Бурхантайгаа эвэрлэгдэж Бурханд ойртох болсон байна. Хоёрдугаар Иесус Христ биднийг Бурхантай эвэрлүүлж Бурхандаа ойртуулсан бол бид өдөр бүр Бурхандаа ойртох хэрэгтэй. Бурханд ойртох нь ерөөл. Бурхандаа ойртох нь хамгийн сайн гоё ивэлтэй цаг байх болно. Бурханы үг залбирал Бурханы хүслийг дахиж амьдрснараа баян Бурханыг санаж Бурханы дотор амьдрснараа бид өдөр бүр цаг үргэж өглөөс сэрээсэн цагаасаа шөнө өнтөх цагт Бурхандаа ойртох яасан байна. Гуравдугаар нь Иесус Христээр тавьж Бурхантай эвэрлэгдсэн бид нарт эвэрлийн үйлчлэл эвэрлийн үгийг бидэнд өгсөн байна. Бид нар сайн мэдээгээр тавьж босдог хүмүүсийг Бурхантай эвэрлүүлж тэдний гэмнүүлээс аврах ястай. Бас бид нар Бурхантай эвэрлүүлэгдсэн бол босод тийч эвэрлэх ястай. Энэ бол бидний эвэрлийн Христийн элчин сайдын үүрэг байна. Христээр дамжуулж Бурхантайгаа бүрэн эвэрлэгдсэн бид нар өдөр бүр Бурхандаа ойртож эвэрлийн үйлчлэлийн элчин сайдын үйлчлэлийг итгэмжид биелүүлдэг ерөөлтэй хүмүүс болох болдог.